Сайн байцгаана уу? Дорн тамгийн Баян сумын ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын багшлхан байна. Цаасан урлаар хүүхдийг хөгжүүлэхэд туршлагаасаа та бүгдэд танилцуулж байна. Энэхүү туршлагын зорилго нь бол цаасан урлаар хүүхдийн бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх зорилготой. Туршилт хэрэгжүүлсэн байдал нь бол цаасан урлын гайхамшигыг дүрслэх урлаг технологийн хичээлээр болон сонирхсан сурагчдын хүрээнд дугуйлангаар дамжуулан сурагчдыг хөгжүүл төлөвшүүлэх нь чухал гэсний үндсэн дээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн хийж ажилласан. Сурагчдайгаа ярилцаж байгаад цаасан хувилбар хайрцагвар сэдвүүдийг сонгон авч төлөвлөлт хийж ажилласан. Сурагчдын хамтын бүтээл хийх явцад дараах чадварыг нь ажиглан судалсан. Үүнд өнгөний сонголт, хийх урдий, цэвэрч нэмбай байдал, хамтын ажиллагаа зэргийг судалсан байна. Сурагчдын судалж оншилж ажилласнаар дараагийн хичээлийн сэдвээ төлөвлөн хийж ирсэн. Эхлэн суралцж байгаа 3 дугаар ангийн сурагчид юу хийхээ төдийлөн сайн мэдэхгүй байсан тул хамтарч ажиллах чадварыг хөгжүүлэхийн тулд багаар ажиллуулж ирсэн. Хамтарч ажилласнаар сурагчдын хэл яриа хөгжих, өөртөө итгэх итгэлтэй, бие биеэ таньж мэдэх чадвар нь нэмэгдэж буй нь ажиглагдаж байсан. Сурагчид цаасаар сайн ажиллаж сурсны дараа хайрцагвар сэдвийг сонгон авч зурсан зургийг нэг хэвлэн гаргаж хэрхэн зүсгэлт хийх аргачлалыг зааж өгснөөр сурагчдын хайрцагвар хийх чадвар нь сайжраад ирдэг. Энэ үед нь зурсан зургийг хайчилж хийхийг зааж сургасан. За эдгээр үйл ажиллагаа явуулсны үр дүн нь хүүхдээр цаасан урдлын бүтээл хийлгэхэд багш хүүхдийн уйггүй төвчээртэй бүтээлж хамтын үйл ажиллагааны үр дүн юм. Тууцан цаасаар уралсан хүүхдийн бүтээл нь тэдний хүсэл эрмэлзэл, санаа бодол, өөрийнхөө ертөнцийг чөлөөтэй илэрхийлэх хамгийн бүтээлч үйл ажиллагаа болж чаддаг. Туудан цаасны урдлаар хийсэн бүтээл нь өнгө үзэмж сайтай, гоёмсог байдаг учраас хүүхдэд сонирхолтой бөгөөд тэдний сэтгэл хөдлөл, бүтээл сэтгэхүйг хөгжүүлж өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг нь харагдаж байсан. Хөгжиж чадсан хүүхэд өөртөө итгэлтэй, альва зүйл төвчээртэй, анхааралтай, ажигч гярхай, цэвэрч нэмбай болж бусад хичээлдээ оролцоо сайжирсан. Сурагчдын хийсэн бүтээлээр улирал тутамд үзэсгэлэн гаргаж эцэг эхчүүдэд тайлагнахад эцэг эхчүүд хүүхдийнхээ хэрхэн яаж хөгжиж байгаа талархал илэрхийлж цаашид хэрхэн яаж тусал дэмжихээ санал болгодог. Альва зүйлийг хийхэд эцэг эхчүүдийн дэмжлэг тусалцаа юунаас илүү чухал байдаг. Эцэг эхчүүдийн нүдэн дээр хүүхэд нь өөрсдөгдөж хөгжиж байхад ямар ч ажил зохиоход дэмжээд туслаад байдаг нь багшид урам өгдөг төдийгүй хүүхдийн хөгжлийн төлөө эцэг эхчүүд хамтарч ажиллаж чаддаг гэдэг нь харагдсан. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.